100 бэлэг сургаал Чингис хааны бэлэг сургаал гэх гих мэтийн том сайхан сургаалуудыг багаас нь ахуулаад хүүхдэд уншуулаад чэйжлүүлчих юм бол тэр сургаалууд дотор чинь хүнийг хүн болгох тийм зарчмууд чинь яваад байгаамаа. Та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжээс сонсогч үзэгч та бүхэнтэйгээ хуваалцахыг зорддог Хүүхдингэр подкастын маань ээлжид нэгэн дугаар. За бүр онцгойлоод хэлэх юм бол наадмын өдрүүдэд зориулсан дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн дугаартаа бид бүхэн үндэсний уламжлалын тухай real content бэлтгэн хүргэдэг контенттэйгч Намнан Сүрэнтэй Хүүхдингэр подкастаа эхлүүлж байна. Тэгээд за сайхан наадаж байна уу? 100 хэр сайхан өрнж байна вэ таны хувьд? Сайхан наадаж байна. 100 сайхан өрнж ин хурдтай сайхан зам болж байна. Стал нэг хор буусан сайхан өдрүүд одоо яг нөгөө эд ногоордог үе манаас эхэлж явах шиг байна да тийм байгаль дэлхийн өнгөө солиол. Таны хувьд яг Монгол одоо үндэсний хэм маяг уламжлал одоо ёс уламжлалын тухай ингээд real content бэлтгэдэг хүний хувьд Монгол одоо 93 наадмаас яг юун дээр нь та ингээд илүү их одоо сэтгэл өгж ач холбогдол өгж сэтгэл догдолдог бай таны хувьд 93 наадмын ерөөсөө гурван ач холбогдол өгдөгөө. Тэгээ ялангуяа бүх ерөөсөө энэ 3 төчнөөс тийчгээр эртний Монголын өв соёл бол шингэсэн байгаа шүү дээ. Тэ. Тэгээ энэ бүх юунаас үүссэн гэхээр баатарлаг ирчүүд нөө дайсантайгаа тэмцэлэхэд галтан тулдаанд ороход бүх барилж тэмцэлэг байсан. Мөн ном сум харах чинь одоо баг тэг анх хүн үүснээсээ хойш одоо ангөрөө хийх өөрсдөө хамгаалах зарчмаар явж байгаад өнөө үед бол яг сурын тийм тэмцээн болоод болчихж байгаа шүү дээ. Хурдан морол ялгаа байхгүй тийм. Бид нар ч одоо морьтон үндэстэй шүү дээ. Тэр чихтэй тий. Таны хувьд хамгийн их одоо барахдаг тий. Одоо манай энэ уламжлал үнэхээр нэрээ өвгдийн маань бас ухаан сэлэгдсэн ийм зүйл байсан байх шүү гэж одоо биширдэг уламжлал юу байна вэ? Хамгийн тийм одоо бахархдаг ёс уламжлал бол хүнийг хүн болгох. Ялангуяа хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх энэ ёс уламжлал бол маш их одоо бахархуулдаг юм аа. Энэ уламжлал маань өнөөдөр алдагдаад байх болж штэ. Тэгээд тухайлбал одоо юу гэдэг нь 0-оос 3 настай хүүхдийг бурханчиж хайрлаад 3-аас 5 настай хүүхдэд ойр зүрийн ажил мажид хийлгүүлээд ингээд явдаг байсан энэ уламжлал одоогийн нийгэмд бол ерөөсөй байхгүй болчиход байгаа байхгүй. Эсэргээрээ одоо юу гэдэг нэг тий нэг гадны нэг ёс уламжлал энэ нэг үеүүдэд ороод ирсэн юм болов гэж харах юм. Тий. Тэгээд яг манай одоо нэг төрийн байгууллагын ингээл үйл ажиллагааг би ингээд хардаг л да. Гэтэл ингээд энэ бага насны хүүхдэд чиглэсэн тий Монгол ёс уламжлал Монгол зан үйл Монголын төв соёлыг одоо ерөөсө түлхүүг оруулж мэдрүүлэх бүл байнуудаа л гэж хэлсэн. Тэрэн дээр бас бид нар түлхүү ажилламаар байна тийм ээ. Тийм. Таны хувьд яг нөгөө таны рилүүдийг харахад бол AI-аар маш гоё дүрслэл хийцэн байдаг. Тэгээд нөгөө том хүн жилтгүү хүүхд жилтгүү яг ингээ хараад ингээ анхаармаар ингээ зүйл дээр айгүйх ажилласан байт юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр таны одоо контентын гол үзэгчийн насыг та бол хүүхдүүд гэж тодорхойлж байна уу? Ер нь энэ контент ирэл бүтээх гол зорилго гэх юм бол ерөөсө 10-аас 20 насны орчмын залуучуудад хүүхд залуучуудад ерөөсө тийм л ирэл байгаа байхгүй юу? Тэгээд яг нь ер нь бол тэгэл одоо үзэгч бол насны хязгаар байхгүй шүү дээ. Бүх насны өмсөд үзээд яваад байгаа юм. Тийм. Таны бэлтгэдэг домог хууч ярианууд их гоё байдаг л да. Та одоо real контент хийхдээ эсвэл одоо агуулга боловсруулахдаа судалгаа ер нь яаж хийж ийн вэ? Яг манай судалгааны баг ярилцж байгаад энэ домгийг хийх үү, энийг хийх үү гэд тэгэл шийдээл тэгэл хоорондоо бас зөвлөн лөө редакцийн зөвлөл гэдэг шиг тийм ээ. Редакцийн бодлого явуулдаг байх нь шүү. Баялаг явах уу тийм. Өнөөдөр ингээд бидний 21-р зуунд амьдарч байгаа. За ингээд Улаанбаатар хотод бол ингээд яг ийм хотын соёлтой, бас төвжрэлтэй, тэг ингээд орон сууц,
гэр хороолол ингээд бид нар ч ингээд яг нэг юм Улаанбаатар гэдэг юм хот байна шүү дээ одоо хөл хөдөлгөөнтэй. Энэ хотод яг одоо Монгол уламжлалаас яг зөвөр авж үлдэж байгаа шингэсэн ийм соёл гэвэл та юуг хардаг вэ? Монголчууд бид бүхний одоо ахын уламжлалаас яг энэ цаг үе хүртэл одоо сайн шингэж үлдсэн уламжлалыг эсвэл одоо энэ Монгол уламжлалаа яг энэ нийгэмдээ хадгалж үлдэж болох юм ч гэдэм үү те? Яг энэ орчин үед одоо ийм хотцсон энэ нөхцөл бол Монгол хүмүүс бол өөрсдийнхөө ёс уламжлал энэ түүхийг бол сайтар эзэмсэж судлах хэрэгтэй юм аа. Яг өнөөдрийн төвшөнд бол цагаан сарыг тэмдэглэх, наадам тэмдэглэх гэсэн нэг ёс уламжлал бол энэ хотцсон байдал бол маш сайн шингээд байна тий. Бусад одоо юу гэдэг хүнийг хүмүүжлэх, ахмадаа хүндлэх тэр ёс уламжлал байхгүй болчиход шүү дээ. Нэг хүн хөгшин хүн үг хэлэхэд өөдөөс нь тэгээд тэр хүний үгийг авахгүй хэрүүл орол хийж зодоонуудыг хийдэг. Иймэрхүү нэг гадны тийм нэг соёл уламжлалын нөлөө ороод байна уу даа л би хараад байгаа. Бидний уламжлал бол мэдээж ахмад болон одоо энэ үг дээдсээ хүндэтгэх. Тий. Хамгийн ахмадынхаа үгийг шийдвэрийг дагдаг тийм ээ. Тий. Хүүхдийг бол 3 нас хүртэл энэ бол бурханчилж үзэл. Тэгээд одоо юу гэдэг 3-аас 5 насны хооронд бол тэр нөхрийг бол ажил хөдөлмөрт сургах тий. 5-аас дээш наснд нь бол бие даасан тэр хөдөлмөрийг бол хийлгүүлж ажил үүрэг хуваарлага. 10-аас дээш наснд нь орчлон сав шимийн ертөнцид суралцуулах. Энд бол яг эрдэм мэдлэг тий. Ажил хөдөлмөрийг бас сайн суралцуулах хэрэгтэй юм бол гэж бодох юм. Одоо хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх Монгол уламжлал бол эвдэгдэхгүйгээр байж болохоор байгаа байхгүй юу? Харагдаж штэ. Тэгэхээр бид нар юун дээр илүү алдаад байна? Эсвэл одоо бидний амьдралд нөгөө сошиал хэтэрхийх гүн орж ирээд бид нар өөрсдөө эндээсээ бас зөв зохион байгуулалт хийж чадахгүй байгаагаас энэ уламжлал маань одоо алдагдаад байна уу? Нөгөө нэг тэгж ярьдаг шүү. Өвөө эмээ дээр өссөн хүүхд бол ийм сайн хүмүүжлэлтэй болцсон байдаг ч гэдэм үү тийм ээ. Уламжлалтайгаа илүү ойрхон өссөн хүүхдүүд илүү төвшин эсвэл одоо стресс ачаал даах чадвар нь арай илүү төлөвшсөн ч гэдэм үү. Тийм зүйл байгаа юм шиг санагддаг уу танд? Санагдана л да. Эмээ өвөөнөр чинь бол хүүхдийг бол нөгөө байг битгий тий болохгүй тэгж болохгүй ингэж болохгүй гэж хэлээл байдаг чинь тэр хүний чинь хүмүүжүүлээд байгаа байхгүй юу? Ээж аав нар яг одоо манай залуу ээж аав нарын нийтлэг шинж төрөх гэх юм бол гэрт орлоо, хоол хийж өглөө, өөрсдөө уцаа бариад суучих юм уу те? Зөвхөн үзэж суучих. Нэг иймэрхүү ая тал бол нийтлэг болчиход байгаа. Тэгэхээр ээж аав яах вэ гэхээр хүүхдээ хүн болгохын тулд эхлээд өөрсдөө Монгол ах уу, Монгол соёлдоо суралцаад дараа нь тэр хүүхдтэй Монгол ах уугаа Монгол соёлоо заавал хамаагүй дээр юм болов уу гэж хардаг шүү дээ. Боловсролын байгууллагууд бол ерөөсөө ингээд 6 наснаас 5 дугаар анги хүртэл тэр чигээр Монгол хэл соёлыг хэрэглээний түвшинд нь маш сайн зааж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэр жоохон амтнд яах вэ? Шууд гадаад хэл заачаар чинь Монгол соёл ах уу байхгүй болчиход байгаа байхгүй. Тий. Тэгэхээр яг тэр 1-5 дугаар анги хүртэл бид нар бүр илүү их анхаарах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэр чинь хүүхдүүдэд зориулсан контентийг төлхөө юмэр байна тийм ээ. Тийм байна. Сургалтын бодлого хөтөлбөрт бол бас илүү одоо Монгол ёс уламжлалаа шингээсэн. Яг манай хүүхд бол одоо ингээд 3 дугаар анги төгсөж байна. Тэгээ сургууль дээрээ бол хид удаа ингээ гоё дээлтэйгээ цуглаад шагаа тоглоод за нөгөө цагаан сарын зололт ч гэдэг юм уу. Бас үндэсний ингээд ёс уламжлалын бол нэлээд сайн бас төлхөө олгоод байгаа юм болов гэж би бол хардээ. Тэгээд нөгөө шагаа тоглох одоо анги дотроо сайн шагаа тоглодог, муу тоглодог, сайн нисэлдэг ч гэдэг юм уу. Тим хүүхдүүд нь ч гэсэн бас үүсцэн байна. Өөрөө бас шагаа тоглоё Монголыг гэж юм гуйдаг болсон байна. Яг ер нь энэ Азийн улс орнууд те. Манай улс, Япон, Хятад энэ Солонгос эднес чинь тогтсон нэг уламжлал юм бол хүнийг хүн болгох
яаж Япон хүн болгох Япон хүүхдийг яаж Япон хүн болгох вэ гэхлээр яг уу анхнаас нь ахуулаад Япон хэл соёл ёс уламжлалын сайн заагаад өгчгөр нөгөө хүүхэд томрох тусам тэр төлөвшлөл нь арилахгүй тэр Япон хүн болоод төлөвшөж байгаа. Манай тим байна вэхээр байхгүй болчиход эсэргээр нэг тийм гачин байдалтай болчиход байгаа байхгүй. Японы одоо нэг баг сургуулийн юуг нь харсан. Өдөр тутамдаа хийдэг дадлуудыг харахад бол нөгөө баг гэлтгүүгээр одоо 1-р ангийн хүүхдүүдтэй 3-р ангийнх нь ингээд хоолыг аягалж өгч байгаа шиг. Тэгээ хичээлээд хараад бөөндөө ангиа сайхан угаад цэвэрлээд тардаг. Гэх мэтлэн нөгөө багаас нь ингээд нөгөө нэг өөрт нь ачаал ажил өгөхөр тэр ингээд нийгэм нь өөрөө маш сайн хүмүүжил боловсрал оруулаад байна л да. Би өөр нэг жижиг видео үзэхэд бүр тэрэн дээр замаар буруу ингээд гарвал ямар одоо асал аваар болохыг боломжтой ингэж машинаар юм жүжигчилсэн юм бүтэн юм үзүүлбэр тоглолт маягаар харуулж илээ л дээ. Тэгэхээр энэ бас үнэхээр одоо энэ боловсролын чанар систем нь ямар мундаг юм бэ гэж бүр гайхахаар хэмжээний байлаа шүү. Тэгэхээр Японы тэр одоо хүүхдийг хүмүүжүүлэх ёс уламжлал одоо яг дэлхийн түвшинд бол маш сайн байна шүү дээ. Тэрнтэй ижилхэн тэр бүр дэлхийн түвшинд яригдах байна. Тэрнтэй ижилхэн Монгол ёс уламжлалч нь Монгол хүүхдийг Монгол хүн болгоход бол бас их том байр суурь үзүүлж чаддаг шүү. Манай ёс уламжлал маш сайн ёс уламжлал. Ерөөсөл монголчуудад ялангуяа энэ Төв Азийн нүүдэлчин ард түмэн зориулсан уламжлал байгаа байхгүй юу? Энэ дотор нэгдүгээр бол уламжлалаасаа гадна одоо юу гэдэг 100 бэлэг сургаал Чингис хааны бэлэг сургаал гэх гих мэтийн том сайхан сургаалуудыг багаас нь ахуулаад хүүхдэд уншуулаад чэйжлүүлчих юм бол тэр сургаалууд дотор чинь хүнийг хүн болгох тийм зарчим чинь яваад байгаа маа. Одоо нөгөө нэг сайн сургаал үгийг бол бодож байгаа дараа нь ч гэсэн айгүй гүнзгий ойлгодог штэ. Цээжилсэн хэрнээ нөгөө нэг зүр цэцэн үгний яг утгыг би бас тэгж боддог байхгүй юу. Энийг бүр ингэж хэлсэн юм байна да гэж нөгөө цээжинд байдаг цээжилсэн хэрнээ тэрнийг нь яг төлөвшчиж бас ойлгохоор өгсөөл зөндөө байт юм билээ. Таны хувьд яг Монгол одоо яг үнэхээр энэ айгүй том матаа агуулгын энгийнээр сайхан хэлсэн гэсэн зүрэг гэвэл танд ямар үг бодогдож байна? Нөгөө нэг хүн нэрээ тогоос удаа тий нэр хуурахаар яс хугар гэсэн энэ үгнүүд байгаа шүү дээ. Энэ яасан гэхээр нэг сайн нэрийг олвол тэр хүн бол ингээ мандаад явчихна. Нэг муу нэр авчих юм бол тал улам доошоо орохын жишээ өгөх. 1000 сайн юм хийсэн ч тэр муу нэр тэрийг ингээл ухчаал явна гэсэн үг л дээ. Тэгэхээр нөгөө өөрийн нэр бол тэр чигтээ амьдралыг тулж байгаа одоо тэр зам мөрийг илэрхийлж явах нь байна шүү дээ. Тэр үнэн шүү. Нэг муу нэр зөөвөл одоо 1000 сайн зүйл хийгээд ч сайн нэрийг хүсвч алдахгүй муу нэрийг хусвч арилахгүй гэдэг шиг тийм ээ. Таны хувьд одоо Монгол уламжлал одоо бидний үндэснийг илэрхийлэх тэр хэв шинж тий бидэрт байдаг мөн чанарыг бид нар юугаар илэрхийлэх хэрэгтэй гэж боддог вэ? Одоо жишээ нь сэтгэлгээ юм уу, хувцс юм уу, ахуй юм уу? Бид нар эдгээр зүйлсийг алин дээр нь илүү их төвлөрж иж яг энэ үндсэн Монгол хүн гэдэг энэ мөн чанараа хадгалжуулах ёстой юм болоо. Энэ бол яг таны асуултнаар бол ерөөсөө хамгийн нэг тэргуунд бол сэтгэлгээгээл бас зүг болгох хэрэгтэй юм аа. Тий. Хувцс тэр нэг 2-3 итгэл байхгүй юу. Тэгэхээр ер нь Монгол хүн ямар байх юм гэхээр зөв явдалтай, зөв мөртөө тийм байж ич Монгол хүн болно шүү дээ. За ямар хүн зөв явдалтай юм гэхээр Ахмадын үгийг сонслоо. Доош үеийн хүмүүстэй сургаалмаа сайн хэлдэг лээ. Юу байгаль дэлхийг хайрлаж хамгаалдаг. Тийм байж ич Монгол хүн чинь зөв явдалтай болчиход байгаа байхгүй юу. Тэгэхгүй бүх юм эсэргээрээ болохоор чинь нөгөө сэтгэлгээ чинь байхгүй болчихж байгаа юм л да. Нөгөө нэлхсыг халамжилж ахмадыг асардаг тийм ээ. Ах эгчийнхаа үгийг сайн сонсдог. Доороо дүүгээ бас сайн авч явдаг. Сургаалаач хэлдэг, зэмлэгтэйч зэмлждэг. Яг одоо юу гэмтэй
бид нар яг ингээ Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс нэрэл яг монгол хүн гэдгээ одоо сайн одоо яг түлхүү мэдэрч байгаа нь хоёр том баярл юм байна л да. Өдөр тутамдаа одоо ингээд бидний энэ амьдралд байдаг энэ монгол уламжлал гэвэл та юу гэж хардаг вэ? Зүгээр энэ нэрэж яг ингээ бидний амьдрал донд эртнээсээ ингээ байсан юм байна. Одоо ч ингээ алдагдаагүй зүйл гэж хардаг зүйл байна уу тань? Уламжлалын хувьд. Тэг ер нь ховорхон байна тий. Ер нь байхасаа байхгүй нэг хүчит. Яг монголчууд би таны хэлснээр бол наадам цагаан сараар нэг монгол хүн болж штэ. Бусдууд яг юу болж байна? Тэр нэг танихгүй хүмүүс болчихж байгаа штэ. Тэгэхээр яг үгээр өдөр тутам ер нь монгол ахуй монгол ёс уламжлал хувь хүн өөрөө бариад явуулах юм бол тэгэл сайхан болчих юм байна. Одоо автобусанд ингээд суугаад явхад ахмад насны хүн орж ирэхэд хүүхдүүд ингээд суугаад идэв. Судал тавьд өгч гэдэг чинь бас нэг ахмадаа хөндлөж байгаагийн бас нэг том соёл байгаа байхгүй юу? Энэ бидний уламжлал. Тий, уламжлал ч тий. Японд болохоор солонгос тэгээд байдаг үстэй. Ахмад нь ингээд босоод залуугаас болгочоо чи илүү их ажиллаж байгаа ч гэд юм уу. Тэгэхээр нөгөө бидрээс тис өөр сэтгэхүүл. Манайхан нэг манай монголчууд яг гадагшаа явж болно, юм сурч болно тий. Хамгийн гол нь монгол ёс. Тэгээ монгол уламжлал зан үйл битгий мартасаа л гэж бодд юм. Энэ ингээ бидний байх одоо тэр ондоошил монгол хүнийхээ одоо тэр чин сэтгэл дотоод одоо сүнс мөн чанараа хадгалж байгаа зүйл ганцхан энэ байгаа дээ шүү дээ. Одоо бус орноос бид нар юугаараа илүү өөр юм шиг санагддаг бай тань. Мэдээж яг байгаль цаг уур бол өөр, эрсдэл суур амьсгалтай, дөрвөн улиралтай тий одоо өвлийг бас өнтөө сайхан давна гэдэг ийм сэтгэхүйтэй шүү дээ. Ихэнх Азийн орнууд бол өвлгүй шахуу байгаа. Тэгэхэд бол Монгол бол яг нөгөө Сибирийн хүүтэн одоо тэр салхины одоо бүс цаг уур донд оршдог, нилээн хүүтрүүлж сайн хүүтэрдэг, халуулж сайн халдаг ийм одоо цаг уурын хувьд бол бид нар илүү тасан цогцомтгой тий ажлыг илүү хурдан хийдэг ч гэдэм үү, юмыг хурдан сурдаг ч гэдэм үү, ахуугаас шингэсэн юм онцлогуд байх шүү байна. Уламжлалын хувьд ч гэдэм үү, эсвэл яг монгол хүний мөн чанар бол нэг юм байдаг шүү гэж танд ийм онцгой харагддаг зүйл нь юу байдаг вэ? За, яг манай монгол хүний мөн чанар гэвэл дайчин, ирэмгий тий. Тэгээд бас нэг дээдс дооцтой нэгэн зангаараа ханддаг тийм л хүмүүсийг бол монгол хүн гэж хэлнэ л тий. Тий. Нэг зангаар. Тэгэхгүй одоо нэг том дарга сайд хүнийг харахаараа нэг өөр зан гаргаад хэр тааруу ядарсан амтныг харахаараа бас нэг өөр зан гаргаад яваад үчс болохгүй байхгүй. Монгол хүний зан чанарт юм байхгүй. Тэгэхээр бид нар бас хүн халагчлахгүй хайрцаг. Тий. Хүн ялгалгүй. Тий. Хүн халагчлахгүйгээр сайхан хайрцаад тэг хөндлөөд хандахыг л хэлж байгаа байхгүй. Таны хувьд одоо ярих дуртай ч юм уу одоо контентоо бүтээж авах ч гэдэм үү энэ хууч домог үнэхээр гоё байсан шүү гэдгээс бидэртэй хаалцж болох. За биднээс хийж байгаа тэр домог дотроос бол тий монгол хүн насаа хилдэггүй учраас гэдэг нэг жижигхэн домог байгаа. Энэ бол бас их чухал юм гэж би бодод. Бас нөгөө хүүхэд болгоныг орой уус гарахт нь хамрыг хөөждөг штеп. Тий. Бор хаалцсан туулаа болгон. Тэрний тухай домог бас их гоё. Бор хаалцсан туулаа болгохын томыг бидэнтэй хаалцал. Тэр яг нэг эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болоод нэг зүтгэр энэ хүүхдийн аав яваарыг л гэсэн юм л. Нэг нөгөө хүүхдийг нь ээж нь хүүхдээ хамрыг хөөдчихөл тэгэл аваад гарсан. Нөгөө хоёр зүтгэр чинь хүүхд яасан бэ гэсэн чинь нөгөө хүүхд чинь байхгүй зүгээр бор хаалсан туулаад тэний хүүхэн өнгөрсөн би хүүхд авч чадаагүй гэх. Ингээ нэг иймэрхүү нэг домог байгаа. Одоо ингээд бидний амьдрал донд буруугаар ингээ ойлгогддог юм цээрч гэдэг юм уу? Одоо бас их мохор сүсэг бас байгаа дээ шүү. Тэгээ тэрнийг яг энэ Монголын одоо үндэсний ингээд яг Монгол байдаг зүйл мэтэр ойлгоцсон юм мохор сүсэг дими хаасан цээрүүд байгаад байна. Энэ дээр та юу гэж боддог вэ? За энэ Монголын бурхны шашин
За Монголын бөөгөн мөргөлд Монгол ёс уламжлалт байхгүй нэг одоо нэг хилээд байгаа нэг юм бол ерөөсө тэр нэг жижигхэн мохор цэцэг байгаа байхгүй юу? Тэгээ одоо жишээлбэл юу гэдэг сарны гэрэл дундч болохгүй ч юм уу тий. Одоо нэг ор байлаа гэхэд хүүхдээ оронд хоосоо хонуулахгүй тул яах вэ? Шанаар тавьдаг ч юм. Энэ ямар учиртай юм? Нэг тайлбарлах хүн байна уу байхгүй ч тий. Ийм нэг одоо юу гэдэг жижигхэн хүнийг Монгол хүний хөгжүүлэх хөгжил саад болж байгаа нэг мухар цэцэг одоо энэ нийгэмд хэрэгтэй юу гэдгийг л бодолцох хэрэгтэй байхгүй. Одоо саяхан нэг тэр фэйсбүүк дээр явж илаа л да. Одоо булганы тэг сахарын аршааныг нэг хүмүүс авахаараа тэр юунаас нь чулуу аваад савндаа хийж байна. Энэ ямар учиртай юм бэ? Байхгүй тэнэглэл авах байхгүй. Одоо физик хийм аль ч чанараараа тайлбарлаад байхгүй ямар ч хэрэггүй тухайн тайлбарлаж юусэн чадахгүй байхгүй. Яагаад гэсэн чинь тэр залуу ярьжлаа юм л та энэ ингээ савнд ус аршаа авлаа ингээ чулууг нь хийж гэхлээр энэ савн дотор байгаа аршаа маань амьд болно гэсэн амьдаараа байна гэсэн тэртээ тэргүй тэр ус чинь өөр амьд юм чинь тэгэл амьдаараа л байх хэрэгтэй. Заавал тэр чулууг аваад тэр аршаа урсж байгаа газрын чулууг ингэж савндаа хийнэ гэж чинь энэ бол айгүй том мухар цэцэг л байгаа байхгүй. За хоёрдугаар гэх юм бол одоо нэг энд ялангуяа сайхан нэг богд хаан ууланд баахан хүүхдийн памперс авч тавьчихсан байдаг. Тэр ёстой хортой тий. Тэр үедээ Монгол ёс суртамжид байхгүй мухар цэцэг л байгаа байхгүй. Яагаад хүүхдийн баста памперсыг тэгж угуулж таях юм. Тэр чинь одоо юу гэдэг тий. Памперс ч өөрөө тэр чигтээ юм нийлэгдсэн байгаль шингэхэргүй материал шүү дээ. Тэгэхээр яг энэ бол яг нэг тайлбарлах юм бол энэ ялах хүүхдийн баста даав маав ариун газар авиж хайнаа гэж байгаа байхгүй. Ийм ч нөрөөсөө байхгүй, бурхны шашинтч байхгүй, бөөгийн зам үлдч байхгүй нэг ийм нэг тэнэглэл байгаа байхгүй юу? Монголчууд одоо бидэрт бүр байх боломжгүй. Байгалаа хүндэтгдэг ард түмэн шүү дээ бид нар ч бол. Тэрийг одоо биднээс бас нэг яг ухаараач яа л гэж би хэлмээр байна. Болчаасаа тийм ээ. Тэгвэл ингээд эсрэгээрээ заяа. Мухар цэцэг гэлтгүүгээр юм хоосон бэлэг дэмбэрлүүд бас байгаад байна. Тухайлбал одоо жишээ нь ингүүл одоо ийм ад жаргалтай байдаг ч гэдэг юм уу, мөнгө дууддаг ч гэдэг юм уу, тийм ээ. Одоо нөгөө могоодтай зураг шеэрлээд янгууд мөнгөтэй болох гээд байгаа ч юм шиг эсвэл дөрөвд өдөр хумсаа авбал мөнгөтэй болно гэж зүгээр бидний амьдрал донд яригддаг шүү. Энэ одоо яг юуны байгаад байна. Жишээ нэг л одоо нөгөө мухар цэцэг яваад байна шүү дээ. Тэгээ нэг хоосноор ингэж нөгөө нэг өөрийгөө манифест хийх гэж оролдож байна гэх юм уу? Юм одоо яалтч байхгүй нөгөө нэг тий. Монголчуудын одоо юу гэдэг юм мухагаар хэлэх юм бол тэнэглэл байгаа байхгүй юу? Тий. Бид нар эсвэл өөрсдөө тийм бэлэг дэмбэрл эсвэл тийм цээрэн дуртай болоо. Монголчуудын бэлэг дэмбэрлүүд шал ондоо шүү. Тий. Шал ондоо тий. Тэр бол ерөөсө биш юм аа. Могооны зураг ингэ шеэрлэг тий. Дөрөвд хумсаа авах. Тэр бол байж боломгүй юм байхгүй юу? Одоо тэр хар муур ингээ урдуураа гарахаар болдгоо ч гинөө. Тэр бол орсуудтай холбоотой. Муур бол тэр зүгээр л одоо тэр амьд оршихуугаараа явж байгаа шүү дээ. Тэр хүний урдуур гарна барина гэсэн ойлголт бол байхгүй. Тэгэхээр бидэрт бас Оросын бас соёлын нөлөө бас байгаа шүү дээ. Оросын соёлын нөлөө байгаа. 70 жилийн одоо коммунист нөхөрлөлийн улс байсан. Бид нар бас нөгөө яг нөгөө үндсэн одоо тэр баярын ёслол одоо шинэ жил яалх гэдэг соёлыг бол бид нар бол Оросоос гүн авсан юм шиг санагдтыг. Яг байгаа л да. Тэгэхээр Оросоос юм орж ирсэн юмуд байгаа. Олон ч зүйл сурсан тийм ээ. Тэгээ энэ хятадаас ч гэсэн бас айгүй олон ёс орлоо шүү дээ. Тухайлбал хөөргөглөх энэ Монгол ёс уламжлал мөн үү? Биш. Гэтэл Төв Азиас хятадуудаас ороод ирсэн. Хятад хаанаасаа ирсэн гэхэлэр бүр англиас ингэж орж ирсэн гэдэг тэгж яриад байгаа байхгүй юу? Одоо энэ хамрын тамхины соёл. Хамрын тамхины соёл. Тэгэхээр чин манай монголчуудын хувьд гэх юм бол өдрөөсөө тэг манжи үеэс авсан юм хөөргөглөх соёл. Ингээд энэ бол монголчуудын мэдлэг хүндлэх зан үйлд бол ороод энэ амьдралд нь хэвшсэн юм аа.
энийг манай монголчууд нутагшуулаад автсан. Нутагшуулж авахдаа нөгөө монгол дарахчул маань хөөргийг арай өөр хэлбэр хийцтэй, чамин хийцтэй хийдэг. Маш сайн хувиргаж авсан гэж. Тий. Өөрөмсөг болгоод авцсан байхгүй. Утга агуулган ч гэсэн бүр өөрөөр болгоод Хөөрөг зөрж минь тусаа мэддэг тийм ээ. Уул нь бол бүр англиас хятад руу ирээд хятадаас манжаар дамжигдаж Монголд орж ирсэн. Яг нэг хөөргийг чинь бас нэг гоё урлаж хийдэг тийм ээ. Нэгэсэндээ бас чинь элбэг дэлбэг баян тансгаач гэсэн бас харуулах боломжтой л соёл бас байх гэдэг шүү. Одоо үнтэй өрг барьж байгаа хүмүүс зөндөл байгаа билүү. Яг хөөргөний тухайд гэх юм бол одоо эрдний чулуугаар хийж байгаа хөөргнүүд чинь эзэндээ бол тийм энерги өгдөг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр заавал нэг хаш байна уу, ман байна уу хамаахгүй тэр энгийн нэг сайхан даруухан байх бол Хөөрг ямар ч байж болно. байж болно шүү дээ, тийм. Хамгийн гол нь тэр агуулгын тэр тамхиндаас авах байхгүй юу? Хамт цагаан амрын тамхиа ингээд зөрөөд үнэлцдэг тийм ээ. Тэгвэл бидний одоо яг энэ одоо юу гэх юм те яг ингээд энгийн зүйл юм шиг хэрнээ бидний амьдралд маш өгөөжтэй одоо монголчуудын одоо хийдэг зан бол гэвэл та юуг нэрлэх вэ? Магадгүй одоо ингээд эцэг их ингээ хүүгийнхаа төлөө цааны дээж өөргөчхөр амьдрал бас илүү өрөөгдөөд бүтээх гээд байгаа ч юм шиг тийм гоё мэдрэмжүүд байдаг шүү. Байлгүй явах уу тий. Одоо жишээл аав ээж ялангуяа ээж хүн өглөө босоод сүүнийхаа дээж, цайныхаа дээжийг бурхандаа өргөчөд дараа нэг наргадлахад өргөдөг штэ. Тэр чинь бол яг хэнийг даатгаж байгаа. Биднүүсийг л даатгаж байгаа штэ. Миний хүүхдүүдийг сайн сайхан явуулж хайрлаарай гэж хангаалт хийдэг цай сүүнийхаа дээжийг өргөх. Тэр ээжийн тэр нэг өргөсөн дээжний зацлал болгон бидэнд одоо ирч хүч болж орж ирнэ л тий. Байгаль дэлхийг хайрлаад байна. Үр хүүхдэд одоо ажил төрөл эрүүл мэндийн даатгаад байна тийм ээ. Тэгэхээр бид нар яг оюун санааны хувьд илүү юм юу хүмүүс юм болов? Одоо сүсэг бишрэлтэй гэх юм уу? Эсвэл одоо бид нар дотоод мөн чанартаа айгүйх юм амны бэлэг юм ерөөлтөй хүмүүс юм болов? Яг ерөөлт нэгдүгээр одоо үнэнхүү сүсэг бишрэлтэй. Хоёрдугаар тийм ерөөлөөр биенийгээ бэлэгдэж тэгж явна шүү дээ. Одоо тэгэхээр амнаас гарч байгаа үг амьдралыг бүтээдэг гэдэг шүү. Муу юм яриад муухай юм бодоод байвал тэгэл хүн өөрөө тэр дундаа гацна гэсэн нэг юм ойлголт байдаг шүү. Тэгэхээр бид нар энэ дээр бүр илүү эмзэг бөгөөд нявхар андахгүй бол бас болохгүй байна. Болохгүй. Энэ альва хүнд ч бай хүүхдэд ч бай хүнд ч бай сайн сайхан үгийг л хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгснээрээ тэр хүн өөрөөсө буруутах юм ерөөсө байхгүй. Эргээд тэр сайхан үгийн үйл хэрэг нь бол нөгөө хэлж байгаа хүндээ туснаа. Муу үг хэлэх юм бол муу үг хэлсээр байгаад нөгөө хүнд чинь бас жоохон хэцүү юм болно шүү дээ. Энэ тухай биднес нэг домог оруулсан л байгаа. Тэр домгоос ингэж бидэнтэй бас яриад үл жижигхэн богинчлоод агуулгын юм байсан юм байлаа гэдэг ч юм уу тий. Ядуухан хэрнээ нэг өргөж нэг хүмүүсийг сайхан үгээр ингэж бэлэгдэж өрөөж явдаг нэг айл байж л тий. Тэгээ хажууд нэг баян нөхөр энэ та нарт тий үгээгүй ядуу байж тий ийм дандаа хүнийг ингэж өрөөж явдаг юм бойл та нар гэл тэгсэн. Тэгвэл нөгөө олон жилийн турш хүмүүсийг сайхан үгээр өрөөж бэлэгдэж явсан айлын амьдрал бүр тэр хэлснээс нь илүү сайхан гоё болдог. Муу мухагаар үг хэлжсэн тэр баян тарган хүн бол бүр хохоо хоосон болсон. Үгөөсөн тийм нэг домог байгаа юм л. Тэгэхээр энэ яг нөгөө амнаас юу гарч ин тэр ингээд амьдрал дээр биелэлээ олж бүтээгдэж гин гэсэн агуулга бас байна шүү тийм ээ. Тийм ээ. Өөрөө ингээд харахад ингээд маягаад өгөх мөнгөгүй ч юм уу те эсвэл одоо юу гэх юм шууд ингээд бэлэг гаргаж өгөх боломжгүй ч гэсэн сайхан өрөөчөхөд бол тэр бол сэтгэлд нь бол нэг үлдэх нь вэ шүү. Маа үлдэх нь. Сайхан үг хэлнэ гэдэг чинь хүннийг одоо юу гэдэг сэргийгэл явчих штеп. Муу чи нэг тийм гэх юм бол нөгөө хүний цог золбог төл унтраагаал
хэсэгтэй унтраана. Тэгээд тэр унтарсан цогц бол муухай энерги чинь эргээд нөгөө муу гэсэн хүнд очно гэсэн агуулгацаа явах л да. Нэг юмнаас бас нэг сайхан зан чанарыг олж хардаг. Тэр мэдрэмж бас их чухал ах шүү байна. Хүнээс нэг сайхан юм олоод харцдаг нүдтэй хүн бол хамгийн азтай, ад жаргалтай хүн байх гэдэг байхгүй. Бүхэл болохгүй бүтэхгүйг нь хараад байвал тэр харагдж байгаа зүйлс нь биш өөрөө илүү зовх юм болоо. Тэг нь. Тэ. Тэрийг чинь нэг л одоо манай хууччул тий домогондоо сургаал домогтой оруулж ийн үлгэр болгоод хилж ийн. Энд чинь тэгэл биднээс амьдралыг одоо нэг ёсонд нэг ингүүл тэг шүү. Тийм учраас та нар тэгж байгаараа гэсэн тийм нэг утгыг өгөөд байгаа байхгүй юу? 50 бай, тогтун бай, тэ хүлээцтэй хүн бай. сайхан хандчээ гэдэг. Одоо ч юм бол эсрэгээрээ болчиход байгаа шүү дээ. Нэг хүнтэй муудалцлаа, тас гээл хэрэлтлээ. Хэн илүү их одоо ойрлж хэрэлдэж ингэж өөрийнхоороо зөрүүдэлсэн нэр баг өөрийгөө ялж ийн гэж бодоод байгаа ч гэх юм уу те. Тин чин нөгөө нэг гадны соёлын уршиг байгаа юм л да. Нөлөө. Монгол хүнд байхгүй юм их л одоо хүмүүс чинь айгүй гарах юм шүү дээ. Ялангуяа ингээд сүүлийн үед бол гар утас оржснээс хойш те. Жохон хэрүүл болон уцаа гаргаал ингээд хэрэлдэг юм чи Монгол хүнд баймаргүй юм байгаа юм л да. 1910 онд Монголд аялж исэн нэг Европ аялагчийн дурсамж уншсан л да. Нөгөө хүрээнд ирсэн байгаа байхгүй. Тэгээ монголчуудыг их том цагаан шүдтэй. Шүднүүд нь их том юм шүдтэй. Өөрсдөө ч их хоорондоо ярьж инээдэг хүмүүс байна гэж одоо бичснийг тийм хэсгийг би уншаад. Тэгээ бид нар ер нь өөрсдөө амар юм егөөтэй инээх дуртай бас юм гашин мэдрэмжийг ойлгодог төрлийн хүмүүс юм болов уу гэж надад бодогдтыг. Тэр үнэн. Ялаа ингээд энэ тэнд яхаач ингээд бөөнөрөө ингээд инээ талтал байж идэг шүү. Ер нь одоо альж хамт толон одоо анги юу гэдэг одоо ингээд ер нь 4-5 монгол хүн ингээд цуг байхад бол ер нь нэг юм яриад бөөндөө инээ шүү. Яа тэгнь. Одоо жишээлбэл нэг ажил дээр ч те нэг хэсэгхэн хүмүүсээ цуглаал ингээд явахдаа би энийг шоолоо л ингээд гүгэлдэл энэ бол манай жинхэнэ монгол хүний л нэг зан чанар л байгаа юм л да. Тех дуртай байгаа тийм тий. Өөр юм гоё нандин чанар гэвэл та юуг нэрлэх вэ? Энэ нь олон бий. Тэгээ одоо энэ ёс суламжлал тий этнос маань өдрөөс өдөрт биднээс алсраад байна. Тэгэхээр биднээс яах вэ гэхээр энэ соёл ёс суламжлалаа сайхан барья. Контентоо хийж явах явцад таны одоо бодлыг одоо амар өөрчилсөн тийм сонирхолтой баримт хэл юу байна вэ? Бидээ судалгаагаа их контентоо бэлтгэж яхад өөрөө бас нөгөө тэр чин давхар суралцаа давхар хөгжөө явж байгаа шүү дээ. Тэрэн дээр таны бодлыг юм өөрчилсөн юм сонирхолтой баримт байдгүй. Гэхдээ байлгүй яг энэ одоогийн яг энэ нийгэм болж байгаа бүх юмнууд шүү дээ. За нэгдүгüүрт бол манай залуучуудын үг хэл маш муу байна. Монголоор зөв сайхан ярьж чадахгүй байна. Тэр нэг ганц хоёр үг хэлчихэл явчихад нь шүү дээ. Энэ нэг айгүйх нөлөөлж байна. Тэгээд энийг л одоо сайхан гоё болгохын төлөө биднээс нэг юм контент шиг юм ирээлхий гэдэг байгаа байхгүй. Үг хэл гэдэг нь гадаад үг орлуулж хэлээд цагааг хэлж байна уу? Эсвэл нэгдүгээр дуудахгүй байна гэж хэлж байна уу? Монголоор одоо ингээд юм асуу штэ. Тэгэхээр чин заавал гадаад үг оруулаад байгаа байхгүй юу? Тэрийг орлуулах монгол үг байгаа юу? Байж л байгаа штэ. Тэрийг яагаад хэрэглэхгүй байгаа юм болоо л гэж. Уул нь айгүй энгийн сонголт байгаа дээ штэ. Одоо жишээл бүр их хурлын танхим төртөл нэг тийм явдал гарна штэ. Жишээл нэг ийм кейс байна гэл. Их хурлын гишүүд төртөл. Кейс гэдэг үг чинь монгол хэлэнд байж л байгаа байхгүй юу? Нэг ийм хувилбар ч юм уу нэг ийм агуулга байна гэл хэлчих юм бол нэг ийм жишээ байна. Эсвэл одоо ийм давтагдчихсан түүх байт юм бэлээ. Энийг ингээд бид нар гэх юм болч гэдэг юм уу те? Энд л одоо биднээс жоох анхаарах хэрэгтэй юм уу? Яг одоо монгол хэллээ сайжруулахын тулд одоо мэдээж за үгний сонголттой болохын тулд ном унших бах.
гоод тэр сонсдог ном гэж бас байна шүү дээ. Бас болно. Тэгээ M-book телевизийг сонсоход бас буруутахгүй шүү дээ. Зөв сайхан дуудлагатай монгол хэлээрээ Зохиолчин сайн зохиолчин сайн бүтээлэг сонсоод явж байгаа гэдэг чинь ном утсантай нэг ялгаа байхгүй. Тэгэхээр бидний энэ сонсож байгаа, харж байгаа, уншиж байгаа зүйлс биднийг ингээд нөлөөлөд байна гэж ойлгож байна шүү дээ. Тийм. Ер нь хүн бол онлоо энгийн хүн бол нэг доор хаж нэг 5,000 үгийн сан дотор эргэлдэж явах хэрэгтэй энгийн. Юм уншдаг, бичдэг, орчуулдаг хүн доор хаж нэг 10,000 үгийн сан дотор эргэлдэх ёстой гэдэг. Гэтэл өнөөгийн одоо манай монголчуудын үгийн сангийн хэрэглээ бол баг гэдээ доошо буучаад байгаа байхгүй. Энийг хөгжүүлэхэд бол яг уу сайн унших хэрэгтэй. Үнэхээр уншиж чадахгүй боломж байхгүй бол тэр сонсдог номоо сайхан сонсоод явах юм бол энэ бол нэг буруутахгүй юм байна. Энийг 5,000 одоо үгний сонголтын дунд ярьдаг байхад бол окей. Өмнөөс окей болж байгаа. Хуучны монголчууд чинь те ямар утга яруу сайхан үг хэллээр ярьдаг байсан. Унтвал тэр байхгүй болчиход байгаа байхгүй. Орос үгнүүд ч гэсэн бас төлхөө хэрэгэлдэг байж байгаад одоо бол яг нөгөө англи үгээр орлуулж ярих гэхээр илүү ойлгомжтой ч юм уу, тотлох гээд байгаа ч юм уу нэг тийм болчих гээд ах шиг байна тий. Тэр бол яг 90 оноос өмнө бол яг манай монголчууд Оросд айгүй сурлаа шүү дээ. Тэгэхээр бол Орос хэлний нөлөө бол яг орсон. Одоо 90 оноос хойш бол англи хэл сурж байна. Тэр англи хэлний нөлөө бол монгол хэлэнд орж л байгаа байхгүй юу? Орос үгнүүд ч гэсэн ингээд монгол үг болцсон юм шиг бараг үлдсэн байдаг шүү. Бага шүү дээ. Одоо драмын театрт билетэнд очирлоо гэхээр энэ донд монгол үг байхгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд ойлгоод байдаг. Драмын театрт билетэнд очирлаа тэгээд За, хоёлаа подкаст маань өндөрлөх төгсөж явах шиг байна. Хоёдоос Монгол наадмынхаа тухай яриа л да. Наадмаас одоо таны хувьд хамгийн гоё юм сэтгэл мэдрэмж хүлээлт үүсгдэг зүйл яг юу байдаг вэ? Бүх зүр төрөө ч юм уу тий. Яг Монгол бүхэн уламжлалт бол үндсэндээ бол нэг дөрвөн цолонд яригдж байгаа шүү дээ. Начин, заан, арслан, авраг гэдэг ийм дөрвөн цол уламжлалаараа манай бүхчүүдэд өгдөг байжээ. Сүүлд 2003 оноос хойш бол харцаг гарц гэдэг цол өгсөн. Гуучин уламжлалаа бариад явуул айгүй сайхан болноо. Тийм. Чин 6 даваад 7-гийн даваад унсан бүхэд ямар цол өгдөг гэсэн хэрэг өсөх хитэр начин гэсэн чимхлээ начин гэдэг тийм цолыг өгдөг байсан тий. 8 давал заан. 8 давал тэгээд заан өгөөл явна шүү дээ. Гард мард бол байхгүй. Одоо бол нэг даваа болгоно, нэг цогцолтоо болгоно гэдэг энэ бүхий холбоо, бүхий комиссион гэж яриад энэ нь бол ерөөсө Монгол уламжлалаа л бас идэв. Та нар бодлоо. Даншигын арслан, даншигын заан, даншигын авраг гэж ярьж ирсэн нь болохоос ш даншигын харцаг гэдэг хүн байсан уу? Байгаагүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ уламжлалынхаа дагуу цолоо өгөөж явчих юм бол энэ Монгол бүхт бол гоё юм л да. Анхнаасаа ерөнхий дөрвөн цол байсан байна. Цол байсан байна. Тэр энэ харцаг марцаг бол хүүхдийн барилдаанд өгдөг байсан цол юм гэсэн. Одоо хүүхдийн барилдаанд төрүүлсэн одоо залууд бол шонхор гэдэг цол өгöd шүү дээ. Энэ байсан юм. Хүүхд хизэнээс хийж барилдуулж гисэн. Тэрнээс хойш л гарч ирсэн байх л та. Тэр ч одоо барилдаж үзээгүй хүүхд бол байхгүй шүү дээ. Монгол яг төрийн наадамд хүүхдийг хизэнээс гэж барилдуулсан. Тэрнээс хойш өгсөн цол юм болов уу гэж би бодож байна л да. Хүүхдийн барилдаан үүсгээ тэндээ бас төрүүлж ийн гэдэг үеэс. Энэ жил одоо наадмын төрөө хэн аавна гэж бодож байна та? Энэ олон сайхан залуучууд байна шүү дээ. Би нэг тэр аавн энэ аавн гэж хэлэх юм бол айгүй муухай байхгүй. Тэгэхээр миний бодож байгаа нэг бүх байна. Таны дэмжиж байгаа тий. Тэр хүн бол төрүүлчихгүй би маш баярлна. Гэхдээ би хэлэхгүй гэж. Яа бас төрөө бүхийн тамгийг бас их одоо олон зүйл дээр ярих юм бэлээ л дээ тий. Энэ жил өнгөтэй байгаа тэр их өнгөтэй байна ч гэдэг юм уу тий. Дээрээс нь бас ингээд яг одоо улсын цолтооч бай, аймгийн цолтооч бай маш өндөр хэмжээний бэлтгэл хийдэг болсон.
хинч төрүүлэхийг үнэхээр бүр тааж мэдэхгүй л болж ах шиг л байна л да тий. Одон гүүгээр нэг сумын цаан төрүүлчих юм бол тэр наадмын таавч тэр чигээр эвдэгдэн шүү дээ. Хин байг гэх юм бэ тий. Хин барилдаан бол айгүй хүнд одоо тулаан болж байгаа гэж би харж байгаа байхгүй юу. Тэр чинь 9 давна 10 давна гэдэг чинь тий. Нэг хүнийг бүтэн даваад дахиад ингэ хэсэг байж байгаа дахиж араасаа олон барилдаж штэ. Тэгэхээр энэ сүүлийн даваа гэхэд тухайн хүний одоо бие физиолог ямар хэмжээний одоо ачаалсан байх вэ те. Инженеэр бодоход л тэр чинь маш их одоо энергийг зарцуулсан одоо тийм одоо зүйлийг давж туулж иж авраг арслан болж штэ те. Тэгэхээр энийг ингээд зүгээр ингээд байгалийн чанараар ингээд бодоход хүртэл маш их хэмжээний хөдөлмөр хийж ижил тэнд төрүүлэх бас тэр хэмжээнээс одоо төсвөр хатуужил өндөр сэтгэл зүй мэдээж одоо тэр мэх бяр олон зүйлийг давсан хүн л авраг арслан болд юм болоо да. Тийм. Тэгэхээр яг нэг одоо нэг сүүлийн үед нэг айгу сони юм байна л та тий. Би нэг ингээд хэмхлээл майж малтал ажиллаа гэл фэйсбүүкээр юм сошиалаар шуугаад штэ. Гэтэл Монгол бүх өөрөө тэр чигээр цэвэр тулааны спорт тэрийг үзэж тий биднээсийг цэнгүүлэхийн төлөө тэр хүмүүсүүд ил бяраа гаргаж барилдаж штэ. Үзэж байгаа хүн бас нэг жоохон ухамсартай байх хэрэгтэй байхгүй. Барилдаж байгаа хүн бол нэг өнөөдрийн нэг хумсны сар бол арилал өнгөч хамгийн гол нь би энэ наадам төрүүлжлээ энэ барилдаанд би төрүүлжлээ гэдэг тийм сэтгэхгүй бол байгаа шүү дээ тэр бүхэд тэрийг манай зарим нэг бүх үздэг хүмүүсүүд бол ойлгодгүй юм уу хэрэгээр тэгж яриад ит юм уу бүү ч одоо маажлал гэдэг те бас чанга унаглаа гэдэг энэ бол спорт тулаан тэмцэл барилдааны явдал ойлгох хэрэгтэй байгаа юм те барилдааны явцад гарч ирж байгаа тэр техникүүдээс болж тэгж айхтар унж ийн айхтар барьц халж тавьж ийн эн чинь тэгээд бүхийн ёс уламжлалаараа л явж штэ энийг манай энэ хүмүүсүүд ойлгоход нэг бүхөө үзчих юм бол бас хүчтэй шүү. Одоо 93 наадам бол тэр чигтээ монголчуудын одоо тэр дайн тулаанаа бэлддэг тэр зарчмаар л одоо явж байгаа шүү дээ. Тэр одоо тэр нүүдэлчин ахуй уламжлалаас үйлсэн бидний одоо олимп спорт одоо тэмцэл байгаад байна шүү дээ. Би бол яг үндсэндээ бол морь бүх сур гурвыг л хаардыг. Ялангуяа наадмын одоо 2 дахь өдөр үзүр төрөө бас л чанга шүү дээ. Яах бол гэсэн тий. Ер нь тэгэл 5-5 даваанаас хойшоо бүр ингээд чангарсаар агаал дуустдаг да тий. За ингээд подкастын маань өндөрлөх цаг хугацаа төгсөн баг шүү байна. Юун түрүүнд бас урилгыг маань бас хүлээж авч хүрэлцэн ирсэн контент дэгч Намн Сүрэн танд талархлаа. Тэгээд цаашдын олон гоё одоо контентороо хүүхэд залуучуудад Монгол ёс уламжлал, Монгол хүний төр сэтгэлгээний онцлог, ахуйн уламжлалыг шингээсэн мэдлэгийг олгоосоо гэж танаас хүсэж байгаа юм шүү бид бүхэн. За баярлалаа. Энэ сайхан подкастнда намайг уурж оруулсан маш их баярлалаа. Та бүхэн одоо наадмаараа сайхан наадаад сайхан цэнхийг та бүхэн одоо хүсье. Нийт одоо үзэгчдээстэй бол нэг л зүйлийг одоо хүсье. Тэр юу гэвэл үеийн үед Монгол ёс уламжлал, Монгол хэл, соёл, Монголын түүхээ хүүр хөвгтөдтэй сайн эзэмшүүлээрэ. Ингэж Монгол хүн болноо. Энэ Монгол хүн болохын тулд ээж аавууд, багш нар одоо маш их хэрэгтэй шүү. Бүгдээрээ хамтраад хичээх хэрэгтэй байна тийм ээ. Баярлаа гэж. Хөгтөнгөр подкастын манай ээлжид нэгэн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Чиг тавин сонсож хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд бид бүхний албан ёсны хуудасуудыг дагаж цаг алдалгүй бид бүхний хүргэж байгаа контентуудыг хүлээн аваарай. Тэгээд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Сайхан наадаарай.